сонсогчдод MJL радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулга сонсож байгаа хэрхэмтэнд шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. 7 өдрийн тавгаас басан харгийн 7 цаг апметаас та бүхэндээ өртөг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Ариг хөнхлөгч цэцэг найруулагч Борхогийн Чинбатар ажиллаж байна. Өглөөний мэнд аргунаас сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллана. За мөн дэлхийд танигдсан тэргуун чанар хямдун та аврагуудын багт нэгдэрийг сүрэтээр Максис дугуй хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 5 сарын 26-ны өдөр төгсөж байна. За өнөөдөр бол он гараг 146 дахь өдөр. За он тусахад 219 өдөр үлдсэн байна. За өргөжлүүлээд Улаанбаатар хотын урьдчилан 5 хоногийн цаг агаарын мэдээлэлтэй хэдүүлээ танилцъя. 7 цагийн байдлаар гадаа 10 градусын дулаан байгаа юм байна. За тэгвэл өдөртөө 25, шөнөдөө 13 градусын дулаан хонхны. Харин маргааш буюу мигмар гарагт өдөртөө 20-с шөнөдөө 16 градус бол лав гарагт өдөртөө 20-с шөнөдөө 4 градусын дулаан хонож бороо орох юм байна. Пүрэв гарагт өдөртөө 19-с шөнөдөө 5 градус бол Ирэх Баасан гарагт өдөртөө 17 градусын дулаан байна. За 7 хоногийн эхний 3 өдөр бол нэлийн халхан байна. Тэгэхээр хууцнараа тохируулах хэрэгтэй. Харин 7 хоногийн 4 дахь өдрөөс хойш л жоохон сэрүүсэх юм байна те. За бороо ороод бүүтгэр байх бол та. 6 сарын 1-нд ямар байх юм бол доо? За нэрээ удахгүй 6 сар эхлэж байна. Тий. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхээр 5 сарын 26-нд ямар тэмдэглэл өдөр болж байгаа тухай ярина. Тэгэхээр өнөөдөр Дракулагийн дэлхийн өдөр гэж болж байгаа юм байна. Дракула. Зөө. Бүрийн өдөр байдаг тийм үү? Тийм өдөр байдаг юм байна. За Брам Стокер гэдэг одоо зохиолчийн одоо бичсэн одоо Дракула гэдэг роман мэддэг тийм. За энэ бол 1897 оны 5 сарын 26-нд хэвлэгдэж худалдаанд гарч ижээ. За энэ өдрийн тохиолдуулаад түүний фэнүүд нь 5 сарын 26-ныг Дракулагийн өдөр гэж тэмдэглэдэг болж. За Дракула бол дэлхийн хамгийн олон одоо ном зохиол медиа гэж ярьж байгаа кино дуун дээр орж ирдэг тийм дүр болж аль хэдийн хувирсан. Одоо сүүлдээ бол Дракулаг аимшигын дүр байлгсан бол сүүлдээ романтизмын одоо бэлэг тэмдэг болгож хувирсан шүү дээ. Вампируудыг одоо ерөөсөө Twilight дээр бол ерөөсөө вампир болохоор нэг л их тийм секси романтик зүйл болоод ирсэн. Эсвэл янз янзаар сквал энэтмийн кино одоо Hotel Transylvania гэдэг хүүхэлдэйн кинон дээр Дракулаг дүр байлгаж идэг. Ер нь л нэг тийм хөгцөөр бүр өндөр төвшөнд хүрсэн юм дүр байгаад байна тийм. Дракулагтай киноноос хамгийн юу вэ? Гой таалагдсан нь ямар вэ? За яг аимшигын киноны үүднээс бол нөгөө Interview with Vampire гэж кино байдаг. За тэр Брэд Питт, Том Круз тухайд Кирстен Данст тоглодог санаж байна. 94 оны. Ер нь л их бүгд их залуухан байсан. Бүх сайхан. Ер нь тэр миний бодлоор нэг тийм фетиш гэж ярьдаг да. Ийм нөгөө вампирийн гэдэг нэг тийм царайлагч юм уу гоё ингэж харагддаг тэр юуг одоо трендийг тэр кино эхэлсэн гэж би бодож байна. Яг тэгэхээр тэрий чинь одоо 94 онд үзчихсэн. Том Круз супер жүжигчин байсан. Брэд Питт супер жүжигчин байсан. За өөр нэг жүжигчин байдаг. Тэгээд эднээс чинь дандаа тухайн хамгийн сайхан залуучууд нэг доор Дракула гэдэг кино тоглож гарчин аргагүй тэгээд нэг юм ерөнхий суурийг тавиад өгч байгаа байхгүй. Тэнгүүд ингээл Buffy the Vampire Slayer, хойноос нь Twilight гэж ерөөсөн нэг вампирууд бол ер нь нэг тийм гоё ч юм уу сайхан гэдэг тийм дүр зураг байсан. Надад вампирсэн айгүй сонин сэтгэл үлдээжсэн шүү дээ. Бага бахта үзсэн болохоор ч тэр надад нөгөө Дракулагийн 3 нөгөө шулман бүр үнэхээр хөөрхөн санагдал. Ийм хөөрхөн би чи яахаараа шулан болчдөг байна гэж бодож бодоод жоохон бахад үнэхээр тэр нэг тийм бяцхан хүүхдийн тэрхэн нэг жоохон өөр тийм сэтгэлгээд үлдээсэн юм шиг байгаа. Жоохон тийм тод үлдсэн гэх юм уу? За ууг нь бол шүү дээ. Энэ Bram Stoker гэдэг хүн бол гүн вампир гэж нэрлэгдсэн юм бэлээ. Зохиолоо. Гэхдээ сүүлд нь энэ зохиол 9 жилийн турш бичсэн сүүлд нь ийм Трансильванд байдаг. За Румыны одоогийн Румын нийгмийн хавьд байдаг ийм Дракула Влад Импелер гэдэг нэртэй ийм одоо юу байсан те. Импелер гэдэг нэртэй ийм гүн байсныг нь олд сонсоод аимшигтай ийм яргал үлдчихсэн сонсоод үүнээр нэрлүүлэх сонирхолтой юм байна гэд. Тэгээд Дракула гэж нэрлэжсэн юм байлээ. Сонирхолтой. Blade гоё бол гэсэн байна. Тийм штэ. Blade бас нэлээд тийм бас суурийг би яг энэ чиглэлийн кино үзэх нэг тийм амар дуртай шээ. Twilight-д бас тийм дуртай ш. 10 дуртай ш. 10 жилдээ хал хүүхдүүд бүр ингээл манай ангийн хүүхдүүд бүр номыг нь эхлээд киног нь үзчихэл тэгэл номыг нь барьж авч уншиж тэгээд идэв гэсэн. Надад бол нэг тийм амар гоё санагдаж байгаагүй штэ. Угаасаа юу хин голдрын тэр вампир надад таалагддаггүй байсан юм уу? Цусорогч нөө Эдвард төлөөх юм билий. Гүгийсэн цагаан царайтай. За одоо энэ яг нөгөө вампиртэй хийсэн ярилцлага гэдэг киног нь харуулж байна те. Энэ кино зүгээр сонирхуулахад Дракула гэдэг энэ Interview with Vampire юу маш бага
юугаар бүтсэн мөртлөө төсвөр бүтсэн мөртлөө их өндөр орлого олж чадсан. Тийм кино гэж явд юм бэлээ. Хүмүүсийн анхаарлыг их татсан. Сонирхолтой. Гэхдээ яг тэр Дракула чи сэдвүүлсэн энэ хүн нь болохоор бүр амар ярах юм байсан юм бэл шүү дээ. Бүр аим шигтэй. Хоёул нэг ярьжсэн шүү дээ. Сайн нэрийг нөхсөн гэд нөгөө нэг дарангуулагч ярах чинь. Тийм. Тэр ч бас ямар ч юутай цус сурагчтай холбоогүй юм бэлээ л дээ үг нь. Зөв хүмүүсийг шорлоод явцдаг байсан юм лээ. Ингээл сонсохоор бүр амар санагдаад байна. За дараагийн сэдвүүрийг орох юм байна. За дараагийн сэдв өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн Хелена Бонем Картер гэдэг ийм хүн төрсэн юм байна. За энэ хүн бас л ийм нөгөө нэг жүжигчин тэгээд гой дөрүүдийг бүтээдэг. Алиса гайхамшигын оронд үзсэн шүү дээ тий. Сүүлийн гарсан хөлбөр үү тий? Агуу. Яг нөгөө нэг бүр хэдэн оны хөлбөр лээ энэ чи. За энэ дээрээс хараад 2000 оны хөлбөрлөх та. Тэгвэл үзсэн баха. 2000-ад онд л одоо кино үздэг гэж. Гарan тэрнээс хойш кино үзэхэ болцсон гэж юу? Бааргал. За би энэ дээрээс тэр хэдэн оны киног хараад. Тийм үзсэн. Тийм энийг нөгөө улаан хатан штэ. Тийм. Тийм тэгээд Fight Club-д бас тоглодог. Нөгөө Fight Club ч юм бол 1999 оны алдартай кино штэ. За энэ киноны нөгөө Марла гэдэг эмэгтэйгийн дүрт тоглолт нөгөө гол дүрийнхэн залуу тайртай олчоод ингээд нэг юм нөгөө нэг сэтгэц цавааглалын хоёр толт эмэгтэй юм шиг нэг юм эмэгтэй байдаг штэ. Нэг юм масураал тэгэл яах гээд байгааг нь мэддэхгүй нэг амар сонио өөрийгөө ч ойлгодгүй юм шиг эсвэл бусдыг ч ойлгодгүй юм шиг эсвэл тэр эмэгтэйг бусад хүмүүс нь ойлгодгүй юм шиг тий. За энэ дөрүүдэд тоглосон эмэгтэй юм билэ. Бэлэж гэжтэй энэ миний амар хайртай жүжигч юм баггүй юу? За 1966 оны 5 дугаар сарын 26-нд төрсэн Английн Лондон хотод тэгээд улс төр хууль дипломат албанд ажилладаг маш боловсрал сайтай гэр бүлд төрсэн юм байна. Харин ээж нь болохоор Британий засгийн газрын зөвлөх банкны хуульч хийсэн гэж байгаа байхгүй юу? Аав нь ийм мэрэгчлээ байж ээж нь бүр сэтгэл зүйч хийсэн юм билий. Тэгэхээр ийм сэхэдэн айлаас гаралтай ижilж болно л доо. Тэгээд багаас ингээд ном унших хайгуу дуртай. Тэгээд ном уншиж чадтаа ингэж боддог. Хүн юу яагаад ингэж сэтгэдэг юм бол яагаад ингэж өөрөөр боддог юм бол хүн болгон яагаад адилхан бодож болдгүй юм бол гэдэг ч юм уу те гэдэг юм багасаа сонь асуултуудыг аав ээжээсээ асуудаг гэсэн. Тэгээ аав ээж нь ч гэсэндээ ээж нь сэтгэл зүйч аав нь айгу боловсралтай учраас энэ хүүхдэд хангалттай хэмжээний гой юм юг хариултуудыг өгч чаддаг байсан юм элэ л те. Тэгээ 13 настай хатаа шүлгийн уралдаанд төрүүлээд шагналын мөнгө авангуудаа шууд би энүүгээрээ энэ мөнгөөрөө жүжигчин болохтой хөрөнгө оруулалт гинэ анхны тийм жүжигчин болох хөрөнгө оруулалтаа ийм тэмцээний шагналын мөнгнөөс гаргаж ирсэн юм билээ. Тэгээ 1985 он A Room with a View гэдэг ийм кинонд даруухан дотогшоо ийм англи бүсгийн дүрийг бүтээсэн бол 1999 онд бидний яриад байгаа нөгөө Алдарт Fight Club гэдэг энэ кинонд тоглосон. Марла гэдэг ийм нөгөө масуурдаг эмэгтэй дүрийг маш өнөмшлөлтэйгээр гаргасан. Тийм учраас нөгөө шүүгчдээс аяг өндөр үнэлгээ авсан юм билээ. За тэгээ 2007 онд Sweeney Todd гэдэг кинонд нөгөө хинтээ тоглосон шүү дээ. Хин гэдэг үлээ. Johnny Depp-тэй зөндөө олон кинонд тоглосон. Энд чинь нөгөө нэг дараа нь гэр бүл болохтаа уусаа найруулагч Tim Burton-тэй гэр бүл болсон юм билээ шүү дээ. Айгу удаан амьдэрсэн. Тэгээ Tim Burton ч гинтэй айгу Johnny Depp кинонд айгу тоглолдог шүү дээ тий. Тэгээ энэ хоёрын хослол бол эцсийн заглаа Tim Burton гэдэг энэ найруулагч байсан юм билээ л дээ. Харин тий. Одоо тэгвэл Charlie шоколадын үлдэр дээр чинь тоглолт юм байна шүү дээ бас тий. Би одоо энэ жүжигчний тоглосон кинонд хамгийн их үзсэн тэр кино юм байна. Одоо Charlie шоколадтай. Би тэр киногоос нэг ч үзсэн. Үзэж байгаагүй. Би одоо хүүмэн л үздэг байсан болохоор юм уу тэгэл их үзсэн санагдав. Би нөгөө Sweeney Todd-ыг үзчихсэн. Энэ дээр ч нөгөө нэг жоох аимшигын талтай кино шүү дээ. Нэг мюзикл гэх юм уу тэгээд ийм хүний махаар пирог хийгээд идэх юм шиг. Энэ амар кино шүү дээ. Тэгэл хүнийг алгаал авсан тиймгүүтээ шууд ийм хоолоогоор дамжуулаад тэгэл тэргүүрээ хүний махан пирог гаргаж ирж мөрөөл. Жохон тийм дүргтэй хожил үзсэн л дээ. За амархуу дүрнүүдэд тоглосон. Тэгэд ер нь яг ямар кинонд тоглосон бид нар сайн мэдх ингээд энийг нь үргэлжлүүлэх юм бол Алиса гайхамшигын орондын улаан хатан байна. Нөгөө Corpse Bride буюу цогцос сүд бүсгүй гэдэг хүүхлэг нэг тийм шүү дээ. Тэгээ энэ киноны бас нөгөө гол тэр өгсөн бүсгүй байхгүй юу? Дүүрийн дууг нь оруулсан тийм. Тэгээд ер нь ингээд тоглосон дөрүүдээс нарахаар маш юм онцгой дөрүүд байгаа зү тий. Тэгэд ийм дөрүүдэд тоглодог гэдгээр нь олон улсад ч юм уу тий шүтэн бишрэгчээс эсрэг байр суурийг илэрхийлдэг хүмүүс бол маш их шүүмжилт ингэнэ. Яагаад гэхээр энэ жүжигч өөрөө ер нь нэг тийм сэтгэл зүйн асуудалтай. Эсвэл ингээд сэтгэл санаа нь амар докторгүй байдаг баха. Айгүй л мансурдаг даа гэхмээр ингээд энэ жүжигчин бүсгүйг өөрийг нь ингээд идэг гинэ. Тоглож байгаа дөрүүдтэй нь холбоотойгоор. Хилэнэ болохоор өөрөө энд нь юу гэж хариулдаг вэ гэхээр ингээд юм лээ. Намайг олон хүн солиотой дүр бүтээдэг гэдгээ. Гэхдээ миний хувьд тэдгээр дөрүүд л амьдралтай илүү ойрхон гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд кинонод дөрүүдийг мэддэг хүний хувьд бол нэрнгээсээ энэ дөрүүд бол яалтчгүй амьдралтай ойрхон амар гоё дөрүүд байхгүй тий. Одоо улаан хатны яг дарангуулагч гэхдээ тэр дүр амьдрал дээр амар их байдаг шүү дээ. Тийм тий.
Тийм. Нэр тий. Corpse Bride дээр нэг тийм амар өрөвдөлтэй хайрлуулж чадаагүй эмэгтэйчүүд зөндөө байдаг штэ. Бүр нэг ингээд Corpse Bride-ыг одоо нэлийн тийм өрөвдмөр тийм дүрийг ялцгүй гаргаж ирч чаддаг санаад байх. Айгу азгүй ч хэлөө дээ. Бүр нэг үнэхээр өрөвдөд. Сүүлдээ тийм одоо азгүй хүний шиг сүүлдээ баг хайрладаг юм шиг санагдсан. Харин тий. Амар өрөвдмөр. Ийм дөрүүдэд маш сайн тоглодог. Тэгээ тэр нөгөө юуны Fight Club дээр тоглодог дөрөнж гэсэндээ яг ингээд үндэ амар хайраар дутагдсан л эмэгтэй байгаа байхгүй тий. Нэг тийм гол дүрийн залуу нэг тийм тоохгүй байгаа даа ч юм шиг мөртлөнгөөсөө тэрнийгээр ингээд хайрлуулах гал тий. Хүмүүст ингээд таалагдахыг хүсдэггүй юм шиг мөртлөнгөөсөө амар өөрөөр юм шиг мөртлөнгөөсөө цаана зүгээр зүрх сэтгэл дотор нэг юм жижигхэн охин суужаад тий. Намайг хайрлаасай гэж хүлээж идэг амар өрөвдөлтэй дүр. Тийм. Тийм тэгэхээр яг хайртай жижигчний өмнө болохоор энэ эмэгтэйг тодорхойлоод хэлэх юм бол яг Холливуудад байдаг бусад эмэгтэйчүүдээс нэг тийм амар эмэгтэйчүүдээс царайгаараа ч юм уу гоо үзэсгэлэнгээрээ биг билдраараа илүү гарахгүй л дээ. Гэхдээ энэ эмэгтэйн тоглосон дөрүүд нь болохоор нэг тийм шархалсан, эмгэгтэй, нууцлаг, маш юм хүчтэй эмэгтэйн дөрүүд идэг байхгүй. Тийм учраас энэ миний амар хайртай жүжигч гэж би өөрөө боддог. За, манай нэвтрүүлэгтээ Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжил төсөлд болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За New Life төсөл болохоор 36 жилийн туршлагатай Монголын барилгын салбарын тэргүүлэгч төсөл болно. Жигүүр Гранд тийм ээ. За тэгэхээр Улаанбаатар хотын зүүн бүсэд Баянзүрх төрийн 37 дугаар хороо Нохойтой хөшөөний урд Чулуун ууны баруун талд сүндэрлэж байгаа энэ төсөл нь шин суурьшлийн бүсийн өнгө төрхийг шинжилээд ирээдүйн жишээг болгон хөгжиж байна гэдэг. Тэгээ энэ болохоор нөгөө одоо Нохойтой хөшөөний тэнд нөгөө номин байдаг шүү дээ тий. Номингийн тэр уртал баг 3000 айлын газрыг өлөө чөлөөлж байгаад айгүй том төсөл хэрэгжиж байгаа юм лээ шүү дээ. Бүр яг төв зам дагуу байгаа шүү дээ тий. Дээрээс нь энэ нөгөө багалзуур төр байдаг төслүүд айгүй чухал юм шиг надад санагддیں۔ Энэ чинь яг Чулуун овоо гэдэг чинь бол нарны зам болон төв зам руу яг багалзуур төр нэдэг. Тэгэхээр эндээс гарч байгаа хүмүүс шууд нарны зам руугаач гарчин эсвэл юу лугаач гарчин төв зам руугаач гарчин дээр сонголттой юм чухал хэсэг дээр яг төв зам дагуу бүтэж байгаа. Тэгээ ядаж яхна ингэ өрөөний зохион байгуулалтыг харахаар том амар цонхон амар гой том сэлгэр заяа. Тэргүүдээ урагшаа богдуулаа харчин, туулгалаа харчин, урталт нөгөө нэмж өрөөсөө барилга баригдах боломж байхгүй. Тийм учраас харагдаж амар гой сайтай ийм газар юм бил. За бас нэлээд супер байрлал надад санагдаж байна. Дээрээс нь надад бас нэг таалагдчихсан зүйл нь өрөөний сонголтууд нь жижиг метр квадратуудтай. За ер нь хүн болгоны төлбөрийн чадвар өөр шүү дээ. Ялангуяа шинээр эхэлж байгаа айлууд бол тийм том гэхээсээ илүү боломжтой юм байрууд руу орох сонирхолтой байдаг. Тэгээ явандаа мэдээж томруулж болно. За ийм одоо нэг өрөө буюу нэг өрөөгийн сонголттой. Тэр 30 м квадрат. За хоёр өрөө сонголттой 56 58 гэсэн сонголт аваад 3 өрөө 84 64. За хэрвээ та 5 өрөө болгоёг бол хоёр байрыг зэрэгцүүлэх худалдаа авахд л жишээ нь шууд 5 өрөө болчих боломжтой юм уу. Тэгэхээр жижиг өрөөний сонголт байх нь их чухал санагддаг. За тэгээд гайхалтай байрлалд New Life Garden төсөл босч байна. Ганцаар амьдрах чивэл 3 өрөө байранд явхад одоо юу гайхвдээ те. За тэгэхээр бас нэг гоё юм нь болохоор нөгөө энэ чинь оршин суугчдын боловсролын хэрэгцээг хангах зорилгоор шаардлагатай дэд бүтцийн нэг хэсэг болгоод ерөнхий боловсролын сургуулаа хүүхдийн цэцэрлэгийг бас ингээд нэг зохицолбороор нь төлөвлөсөн юм билэ. Тэгээ үе шатаагаар барьж байгуулахад тусгагдсан гэхээр магадгүй та хүүхдээ ийш тийш зөөх ийм хол зөөх шаардлага байхгүй зүгээр гэрийнхаа гадаа шууд өглөө оруулж өгөөл 5 минут л зарцуулдаг болчих юм билүү те. Үгүйсээ болчих юм билүү гэж болох юм байна л та. Тэгэхээр энэ бол таны амьдралаас айгүй их цагийг хэмнэнэ гэсэн үг. За, борлуулалтын азмын дугаар нь ийм 77 77 тэг 7 84 гэсэн дугаар байгаа. 77 77 тэг 7 84. Харин Facebook-ээс New Life Garden гэд та крилээрээ ч үтсэн, латинаар ч үтсэн аль биесны хуудас нь гарч ирээд тэндээс мэдээлэл болон зураг хөрөг өрөөний зохион байгуулалт гэх мэтчлэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За, Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өргөлжилж байна. За манай дүрийн нэмэгтэй чинь Helena Bonham Carter. Helena Carter гэж. Хүмүүс комент харлаа. Юу Harry Potter тоглоом юм уу? Harry Potter тоглосон. Нэг тийм бас л нэг жоохон тийм галзуурсан юм шиг юм эвгүй шулмын дүр тоглосон. Тийм дүр тоглосон юм тийм. Ихэвчлэн л одоо л да. Гэтэ бид нар нөгөө дандаа энэ кинонуудаар нь аягүй сайн мэдээд идэг. Яг энгийн одоо зүгээр юм сериал ч юм уу тий. Ур сайхан нэг кино минь зөндөө тоглосон юм байлээ. Дааж мэдэхгүй лээ. Нөгөө за мэдээлэл цааш нь үргэлжлүүлчихье. Зөндөө олон кинонуудыг дараа нь хэрвээ хүсэх юм бол дуртай дөгж болно. За энэ эмэгтэй бас нөгөө нэг ингээд хүмүүс таалагдаад байдаг шалтгаан ийм юм гинэ.
гоо сайхан гэдэг бол бусдад таалагдах гэхээс илүүтэйгээр өөрийнхөө байж бусдыг даган дураахгүй байхыг сурталчилдаг учраас энэ айгүй ийм алдартай сайн жүжигчин гэж бас хүмүүс онцолт юм байна л да. Тэгээд хувийн амьдралын үед болохоор ийм билий 13 настайдаа эцэг нь хүнд өвдөөд тэгээд тэр цагаас хойш Хелена ээжийнхээ хамтар гэр бүлээ дэжээгээд ийм нэлээд сэтгэлийн хаттай болсон эмэгтэй юм байна л да. Тэгээд 2001 оноос найруулагч Tim Burton-тай амьдраад тэгээд олон бүтээлд хамтарсан энэ хоёр хүүхэдтэй юм бэлээ. 13 жилийн дараагаар энэ хоёр салсан гэж байгаа. Тэгээд салсан ч гэсэндээ биендээ үнэхээр юм нөгөө нэг юм одоо урлагийн хувьд хамт байж чаддаг. Урлагийн төвшөнд бид үргэлж хамт байдгаа гэж угаасаа нэг ярьцлаган дээр хэлсэн мэлээ. Тэгээд Оскар, BAFTA зэрэг юм шагнал гардуулах ёслолд маш итгээд хуцлаж ирдгээрээ бас алдартай. Жишээлбэл ингээ хоёр шаал өөр өнгийн готлон өмсөд ирэн заяа. Эсвэл 18 дугаар зууны үеийн даашинз машинцтэй ч юм уу тий. За бүр нөгөө зүгээр шаартаар нөмрөөд ирсэн юм шиг нэг сайн хуцлуутай ирдэг. Тэгээд ийм учраас нөгөө Vogue, Elle зэрэг юм сэтгүүлүүд Хелена бол заврын эсрэг алхаж чаддаг эмэгтэй. Гэхдээ маш амжилттайгаар алхадаг шүү гэж ингэж онцолж хэлдэв байлээ. За нөгөө хэсэг шүүмжлэгч. За ерөн шүүмжлэгчд бол угаасаа хаасайг үл байдаг юм билээ тий. Хитрхи эмх замбраагүй байна. Хачин юм а гэж ингэж айгүй шүүмжилдэг. Гэхдээ Хелена үүнийг нь ерөөсөө тоохгүй л тий. Манай хүн тоох юм биш аахгүй. Тэгээ намайг ойлгохгүй ч болно. Гэхдээ намайг зогсоох гээд хэрэггүй дээ гэж хэлчихсэн юм билээ. Нэг ийм бас нэг амар том шүүмжлэлтэр. Энэ нөгөө Чарли чоколад шоколадны үйлдвэр дээр бол ийм ээжийн дүрийг дараахан дур гаргадаг юм байна штэ. Би тэргээр нэрээ хаана орлоо гэсэн тэргээр нь сонлоо. Тэр бол миний одоо ингээд сая цэцгийн дурдчихсан дүрүүдээс хамгийн энгийн дараахан дүр нь тэр л бол та явж. Гэтэл бас нэг тийм өргөдүүлэх дүр ялтчих юм шүү. Харин тий. Тэг хүний нэг юм эхлээ зэвүүг нь хүрэж жагаад тий нэг тийм зэвүүн чим шиг эсвэл сүулт нэгээ ботхоор хайр хүрэмж чим шиг ийм дүрүүдэд тоглолдог болохоор амар дуртай эдэн шиг байгаа. Жохон эсрэгцэлтэй гэх юм уу? За, Зэнбэн эмти гоё жүжигч надад таалагддаг гэсэн байна. За, дэмжин ажиллагчаа танилцуулаад хурмаа хийгээд бал сарын аялал үнгүй. Мондакт компани бал сарын аялалд урамшууллыг Мондакт компани зарласан байгаа юм байна. Хурмаа хийхээр төлөвлөж байгаа бүх хосуудад дуулахад 600 хүртэлх зочид хүлээж авах боломжтой. Trill Event Hall, Event Ballroom, уламжлалт соёлоо шингэх их хөргөө, Glory Resort-ыг сонгон хормын захиалга хийвэл бал сарын аялал бэлэглэх гайхалтай урамшуулал зарлаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7710 7788 гэдэг дугаар зураарай. 7710 7788. За баярлаа. Harry Potter тоглосныг нь хараад замуураатай адилхан юм байна гэж бодож илээ гинэ. Яг ингээд зүгээр нэг тийм сайн дөрүүдэд тоглоогүй юм энгийн байх даг нээр хөрх юмхтайгаас гэхдээ ингээд ийм дөрүүдтэй хуурах гад ийм нүур бодолт ичгэрэг бүр амар шолон болон шиг нэг амар болчдөг. Гэтэл хөөрх юм л дөө гоё дөр яалтчих. Энэ Оскар авч байгааг юм байна тий. Оскар аваг. Бас нэг ийм одоо тоглосон зөндөө олон кинонууд нь гарч ирж байна шүү дээ. Тэр мичтэй ч одоо юу вэ? Юутай нэ? Мичтэй тэр доор нэг бас нэг хүүхлийн киноны мичний дүрд тоглолцсон байна. Энэ Нарны биш юм уу? Би мэдэхгүй мэн гэхдээ. Энэ биш ээ. Энэний доотлол нээсэн. Тэр нөгөө нэр нь юу лээ? Хүн болгоны үтсэн кино одоо нэрийг санахгүй байх юм. Энэ улаан хатны дүр бол гэхдээ амар зэвүүн тий. Бүр ингээ харахаар шар ус сод идэг. Алиса гайхамшигын оронд. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орцгоё. Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар сонирхолтой үйл явдал болж исэн бай тухай ярина. Тэгэхээр 1994 оны 5 сарын 26-нд нэгэн хаан гүнжтэй гэрэлж исэн юм байна. Нэгэн хаан гүнжтэй. Гүнжтэй. За одоо цус ойртолч гэлээд юм шүү. Ер нь хаад бол гүнж одоо хаадын төрөлтэйгээр гэрлэн. За нэг нь бол pop гэдэг улсын хаан бол нөгөөх нь rock and roll гэдэг улсын гүнж юм байна. Юу л гэдэг юм даа гэж ядсан ч урлаг ярьсан. За pop-ийн хаан Michael Jackson. За pop-ийн хаан Michael Jackson гэдэг. За домогт Michael Jackson нэг хүнтэй гэрэлж исэн энэ өдөр. За энэ хүн сонгосон хүн нь бол зүгээр нэг хүн байгаагүй. Ерөөс яг бас хаан rock and roll-ийн хаан гэдэг Elvis Presley-ийн охин Lisa Marie Presley-тэй гэрэлж исэн яг ийм өдөр юм байна. За энэ хоёрын гэрлэлт бол за ингээд үнэхээр ингээд одоо юу гэх юм угийн ингээд нэг хаадын гэрлэлчийг үлгэрт гардаг юм шиг байсан. Хил ам татлуулах юм олон байсан. Эргэлзэх зүйл, ярилцах сэдв. зөв төмөн зүйлийг агуулсан ийм хорин болж исэн. Гэхдээ яг ингээд эмэгтэй хүний талаасаа бодохоор бүр ингээд дэлхий дахин хүлээн зөвшөөрөгдсөн, шүтэн биширсэн ийм хүнийг ингээд дагаад энэ хүн намайг дагуулад амар олон хүний өмнө ингээд тайзан дээр гарах ямар хэдэг болоо. Харин хэцүү байдаг баха. За одоо бид нар ингээд манай найруулагчныг бичлэг өгж байна. Энэ хоёр гэрлэхтэй нууцаар гэрлсэн.
Гэтэ олон нийт энэ хоёрыг гэрэлснийг хизээ мэдсэн бэхээр MTV Awards дээр тайзан дээр энэ хоёр хөтөлцөж гарч ирээд за одоо яг ингээд хөтөлцөж гарч ирээд тэгээд хамгийн алдарт гэх юм уу энэ хоёрын үнсэлт одоо юунд гэрлэлтэнд эргэлзэх суурь энэ хоёр өөрсдөө тавьсан гэж хэлж болно. За одоо бүгд ингэ харангууд энэ хоёр тайзан дээр ярьж байгаад энэ бол жинхнээсээ энэ үнэхээр болж байгаа зүйл гингүүтээ нэг үнсдэг. Гэхдээ энэ үнсэлт нь нэг тийм нэг тийм тохгүй гэх юм уу нэг тийм дүр үзүүлж байгаа юм шиг үнсэлт байгаа байхгүй. Цаашаа харж мараал тий. Тэгээд нэг тийм жүжиглээд байгаа юм шиг тий. Эсвэл зүгээр жоох хичээдээс юм уу? Хичээд байгаа юм уу? За ер нь зүгээр товчхондоо л энэ үнсэлт бол ер нь нэг тийм гал халуун яа энэ хоёрт гал гэтэл үнсэлцээг байхгүй тий. Тэгэхдээ энэ үнсэлцэж гарч ирж байгаа нь бид хоёр үерх чаана үнэн гэдгээ баталгаж гарч ирчээд үнсэлцэхтэй нэг сонин нэг тийм духгүй ч юм уу сонин үнсэлцэх. Гэтэ энэ хэдэн он блэ? Чи 94 он. 94 он тий. Одоо л яг бид нэр орчин цагт л тий хүмүүс бие биенийг ингээл тайзан дээр авч гарч зарлахтаа хэвээр амар гой гал халуун үнсэлцдэг гэл ингээл ийм болцсон болохоос биш 94 онд эсвэл нэг жоохон ичимхий байсан юм болоо. За яста мэдгүй ичимхийч гэж те одоо энэ одоо попи хаан шүү дээ тайзан дээр гарцсан амьдардаг энэ хүн. За тэгэд энэ гэрлэлт өөрөө хоёр талаас хоёулангаас нь асуудалтай их сонин асуултууд л илүү их дагуулсан гэрлэлт боллоо л доо. За нэгдүгээрт Майкл Джексон яг энэ үеэр асуудалд орсон байсан. 93 Майкл Джексон ч өөрөө Neverland гэдэг газар одоо байгуулаад тэндээ бага насны хүүхдүүдтэй хамт тоглодог, үнждэг тийм газар байгуулсан чинь түүний одоо бага насны цуг одоо байсан нэг хүн 13 настай хүү өөрийнх нь эсрэг Jordan Chandler гэдэг хүү энэ нам хүчирхийлсэн гэж зарлцсан. За буюу өөрөө бага насны хүүхдийг бэлгийн мүлжлэг хийсэн хэрэгт буруутгагдаад Майкл Джексон маш их сэтгэлээр унтсан. Ер нь олон нийтийн дэмжлэгийг алдаад эхэлсэн байсан. Ийм үе байсан байгаа. За Лизи Мари Пресли энэ хоёр бол эртнээс танил байсан. Майкл Джексон өөрөө бол энэ Элвис Преслигийн бүр шүтэн. Одоо Элвис Преслиг үнэхээр шүтдэг байсан юм лээ. За энэ хоёр нэг нэгнтэй таньдаг байж байгаад 92 оноос хойш сэтгэл санааны хувьд хэцүү байхдаа Лизатай холбоо тогтоогоод хоорондоо юм ярилцдаг болсон байгаа юм. За Майкл Джексон талаас яагаад хүмүүс эргэлзээ төрүүлэх шаардлагатай болсон бэхээр магадгүй Майкл Джексон зүгээр л юм сэтгэлийн олон нийтийн дэмжлэгийг авах нэг тийм нүүдэл хэрэгтэйсэн. Өөрийгөө янз янзын эрэгтэй хүүхд сонирхдаггүй гэдгээ батлах хэрэгтэйсэн олон нийтэд. Ийм учраас хин нэг л ингээл гаргаж ирлээ гэд хүмүүс тэгж хардаж эхэлсэн. Нөгөө талаас Лизи Мари Пресли одоо ерөөс яг хүнтэй гэрэлцсэн өөрөө хоёр хүүхэдтэй байсан. Тийм шүү дээ. Хоёр хүүхэдтэйсэн хүнтэй гэрэлцсэн байсан. Энэ хүн гинт одоо салангуудаа Майкл Джексонд гэрэлсэн. За ингээд энэ хоёр ерөөс юу гэж байгаа гэхэд Лиз энэ бол зүгээр л олон нийтэд зориулсан үзүүлэлт тоглолт байна. Зохион байгуулалттай гэж хэлж ингэж эхэлсэн байгаа. За тэгээд Майкл Джексон энэ одоо нөгөө хүүхдийг урд татсан хэрэг нь бол нэлийн гүнзгийрсэн. Яасан гэхээр нөгөө Чандлер Jordan гэдэг хүүчин одоо Майкл Джексон намайг ингэдэг тэгдэг байсан гэдэг маш нарийн тодор бүх юмыг одоо ингээд дүрсэж үзүүлсэн байгаа юм. За тэгээд Майкл Джексон эндээ тийм соривтой надад болохгүй юм уу та үзүүлсэн гэд дүрсэлсэн чинь Майкл Джексоныг өөрийг нь ийм нүцгэн байлгаж байцаалт хийсэн. Тийм тэр чинь маш ийм хэцүү үзүүл шүү дээ. Ингээд өөрөө байцаалтанд орохдоо ингээд хамаг биеийнхээ хэсгүүдээ харуулаад тэр нь тэгээ ядчих таарцсан нөгөө үүд одоо илүү дотор юм үзүүлсэн болж таарал тэ. Тэгэл маш энэ хэцүү оровсгоо үед одоо энэ гэрлэлт байсан. За тэгээд ядчихт энэ нөгөө үзүүлэхдээ нэг хачин байдалтай энэ юугаар үнсэлтээр үзүүлээ тэр нь жоохон бүтлгүй болцсон. Ийм талаа одоо Лизи Мари Пресли бол ингэж сүлд нь хэлсэн мөлий. Миний аав Майкл Джексон хоёрын хооронд бүр дэндүү адилхан зүйл байсан амьдралд нь. Ер нь нэг амьдралын юм яг адилхан. Энэ чинь олон нийтийн од олчхоор ийм нэг хар тамхинд дурууддаг сэтгэл санаанд докторгүй байгаа л ингээл ерөөсөө маш олон зүйл нь маш адилхан байсан. Сүүлд нь хожимо нас урцсны дараа би түүнийг ингээд аварч чадаагүй дээ. Маш асар их харамсдгаа гэж ярьдаг. Тэгэд нэг сонирхолтой зүйлийг бас сүүлд Нопрогийн одоо ярилцлагаараа Лиза хэлсэн байт юм билээ. Майкл Джексон надад сунгуудаа надаас хүүхч яардаж гисэн. Хүүхдтэй болъё гэд. Тэгэд энэ хоёр чинь гэрэлцэн байж байхдаа Майкл Джексон юу хэлсэн бэхээр чи хэрэг надад хүүхд төрүүлэхгүй бол Деби надад хүүхд төрүүлнэ гинэ. Оо яа. Деби гэдэг нь одоо совлигч юм бүсгүй юм билээ. Тэгэд ердөө энэ хоёрын гэрлэлт 2 жил болоолгүй салаад за дараа нь Дебигээс
хүүхдтэй болсон байдаг. Гэхдээ одоо манай найруулагч 3 хүүхдийг харуулна. Майкл Джексон Деби хоёр бол 3 хүүхэдтэй. Тэгээ ингээ харахаар аль нь ч Майкл Джексоны хүүхэд биш юм шиг харагддаг. Чи ер нь хүүхдүүдийг харж ирсэн үү? Үгүй. За одоо бүгдээр хүүхдүүдийг харъя. Одоо ингээ Майкл Джексон ч бол өнгөт тарьсан шүү дээ тий. Тэгэхээр ингээд харуул царай мараа адилхан байх нь. За энэ 3 хүн хүүхэд нэ. Эндээс Майкл Джексонтэй төстөвтөр харагдаж магадгүй хүн байна уу? Аль нь ч байхгүй. Аль нь ч байхгүй. Яг зөв яг тэгж хэлдэг. Өөрөөр хэлбэл ер нь хүмүүс ингээд энэ үнэхээр Лизатай гэрэлсэн зүгээр л үнэхээр ингээд сэтгэл санааны дэмжлэг байсан. За хүмүүс ер нь pop яана аврия гэж бодоод тэр аян дайны үүднээс аавд тохиолдсон хэцүү зүйлээс болоод хин одоо энэ Лиза Мари Майкл Джексонтэй гэрэлсэн болж таарсан үнэн ч юм шиг тийм. Ингээд тэгээд дараа нь одоо хүүхдтэй болоод хүүхд нь өөр юм биш байхаар чинь ингээд нэг сонирн аргагүй. Гэхдээ Майкл Джексон бол энэ 3 хүүхдээ бол үнэхээр хайрлж өсгсөн гэдэг юм бэл. Үнэхээр хайрлж өсгсөн гэдэг. Яг өөрийнх нь үгүй бол тэр ерөөсөө сонирмж та нар тэр ямар амаатай ингэж Майкл Джексон уугалдаг байсан юм байлээ. За тэгээд Лиза бол өөрөө Майкл Джексон үнэхээр дурлсан байдаг гэдгийг опрагаар хэлэхдээ дараа нь хэлэхдээ ч гэсэн дахин хэлдэг. Нэг одоо бас нэрэл энэ хоёрын хайр үнэн байсан байж магадгүй, дурлсан байж магадгүй гэдгийг батлах нэг зүйл нь хоёр талаас одоо одууд чинь хоорондоо гэрлэхтэй гэрлэлтийн гэрээ гэж заавал хийдэг. Ялангуяа баян хүмүүс яг тэгэхээр буцаж салах магадлал айгүй өндөр. Тэгээл нөгөө нэг энэ гэрээ яана хөрөнгөө яах вэ гэж нааш тааш болох чинь бөөнг хэрүүл тэгээд тийм учраас гэрлэлтийн гэрээ гэж хийдэг байсан. Лиза Пресли бол өөрөө тийм ядуу гарлын охин бол биш шүү дээ. Өөрөө бас нэлээд өрөнгөтэй. Тэгсэн мөртлөө Майкл Джексонд бүрэн итгэхэд гэрэлсэн байж тарж байгаа. Гэрээгүй гэрэлсэн болж тарж байгаа. Тэгэхээр энэ утгаараа маш их итгэсэн байсан юм байна гэж хүмүүс ярьдаг. Нөгөө талын гэхдээ надад бол юу н одоо фактууд нь гэх юм уу баримтууд нь илүү олон юм шиг санагдаж байна. Одоо юу гэх юм нэрэл Лиза Мари энэ хоёр зүгээр дэм болох гэж гэрэлсэн. Одоо Майкл Джексон тусалах гэж гэрэлсэн. Өөрөө энэ тухай ч гэсэн ярьсан. Би бол Майкл Джексон аврах гэж их оролцсон. Тэгэд аварч чадаагүй гэж Лиза хэлсэн байт юм билээ. Гэтэ аврах гэж оролдоод дэм болно гэдэг чинь энэ тийм хайрцагт байхгүй харилцаа бас биш шүү дээ тий. Дэм болох гэж байна би нүнд тусламаар байна гэж гэрэлж байгаа ч гэсэндээ яг үндэ хайрлаа зү. Надад гэхдээ нэг муухай санагдаж байна. Одоо Лиза чинь хүүхдтэй, хоёр хүүхдтэй нөхөртөөс мөртлөө зөвхөн нэг хүнийг аврахын тулд нөхрөөсөө салж байгаа гэхээр бас нэг тийм угаас амар хэцүү. Арай эсвэл угийн асуудалтай харилцаж байсан юм болоо тий. Угийн асуудалтай харилцаа байсан салъя гэж бодож исэн дээр нь угаасаа тиймэрхүү юм болоод тэгээд Майкл Джексонд илүү гайгүй сайн байсан учраас за нэг иймэрхүү юм болъё гэж бодсон юм билүү мэдгүй. Гэтэ яг энэ өнөөдрийн тайзан дээр гарч ирэхийн өмнө бол тайз гэдэг чинь бас л эвгүй штэ. Тэгээд шууд явж байгаа тохиол бүр эвгүй. Нэвтрүүлэг орохын өмнө ингээл ямар нэгэн боллоо гэж бодсон ч гэсэндээ тэгэл энийгээ сухаас өөрсгөө тохиол зөндөө байдаг штэ. Тэгээд тэрэн шиг яг энэ хоёрыг тайзан дээр гарч ирэл ийм юм хийхээс өмнөхөн ямар нэгэн зүйл болсон ч юм билүү шалтгаантай ч юм билүү мэдгүй. Тэгэл олон талаас нь л харах юм да тий. Хүн яг юу гэж бодмоор байна. Тэр талаас л бодох бах та. Lollipop ям Майкл Джексоны хүүхдүүдийн хийж шал өөр хүн штэ гэсэн мэн. Debbie Ravi бас энэс өөр зэрэг магадгүй тэйгч ихээр төрүүлсэн юм шүү. Тэр тухай ерөөсөө Майкл Джексон бол яг хувийн амьдралыг асар их нууцлалгаар алдартай. За ингээ Майкл Джексон насанд хүрээгүй хүүхдүүдийг уруудсан хэрэгээр асуудалтай байжгаад тэр Jordan Chandler гэдэг хүүхдэд 23 сая доллар өгөөд ээж авд нөгөөд инхүү салсан байт юм билээ. Гэхдээ энэ нэг тохиолдол биш. Хажмаа 2003 онд Gavin Arvizo гэдэг 13 настай нэг хүү бас түүнийг одоо буруудгсан. За гих мэт 7 удаагийн юм хүмүүс түүнийг буруудгсан байдаг. Тэгэхээр нэг удаагийнх биш. Нилээд давтагдсан. Тийм асуудал болж тарж байгаа. За Майкл Джексон бол угийн нэмэгтэй хүмүүстэй тийм харьцаж чаддгүй. Нэг тийм маш ганцаардмал, маш тийм хэцүү амьдралаар хэцүү хүмүүс яах нь тийм аав чи багаас айгүй хүчирхийлсэн болж таарад байдаг тийм. За 2009 онд нас орсон байдаг баха тийм. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Хамтран ажиллагчаар Дэлхийн тэнэг цэн тэргуун чанар хямдунд та аврагуудын бахны дээрх суурайтаагаар Maxis дугуй хамтран ажиллаж байна. За Maxis брендийн бүх төрлийн уралдааны M8060 гэдэг одоо дугуй байна. За мөн M9060 гэдэг дугуй Бартад замын 2025 онд үйлдвэрлэсэн ийм дугуй. Яг одоо бууж байгаа шүү манайх. Цоо шин дугуй сонирхдаг. За ингээд нөгөө цоо шин үнэр нүнэрт гэж ярьдаг штэ тийм. Цоо шинээр дугуй аммаар байвал 25 оны дугуй яг одоо Бартад замын дугуйнууд бууж байгаа. Тэгээд ингэж байгаа юм билээ маш олон төрлийн дугуй бууж байгаа штэ тий. Тэгээ маш олон төрлийн зуны дугуйн дээр нэг хэмжээс дэрлэхэд 20-оос өөр
2-3 төрлийн өөр хээтэй тэгээд өөр загварын дугуйг санал болгож байгаа юм билээ. Тэгэхээр та очиод яг өөртөө тохирсон хээтэйг арай өөр төрлийн гэх мэтчлээ авах боломжтой. Тэгээд ер нь дугуйгаа солио, зуны дугуй тавья гэж бодож байгаа хүмүүст манай нэвтрүүлгийг сонсож байгаа эсвэл манай радиог сонсож байгаа тохиолдолд давуу талтай яагаад гэхээр та нэвтрүүлгийн лайваар гарч байгаа купон кодыг скриншот хийж аваад аль эсвэл одоо миний хэлэх дугаарыг утсан дээрээ тэмдэглэж аваад MJL радиогоор сонсох юм а гэж хэлээд та Maxis дугуйгаа 5% хөнгөлөлтөөнөөр авах боломжтой болж байгаа. За одоо энэ кодыг нь хэлж өгье. Купон код нь 258 830 531 техник гэсэн юм код байгаа. Тэгээ энэ кодыг хэлээд дугуйгаа 5% хөнгөлөлтөөнөөр авах боломжтой. За бүх замд одоо цогцол Maxis дугуй бас нэг одоо дугуйг танилцуулъя. Bravo AT771 гэх. За энэ дугуй нь бол хот хөдөө замын алинд нь ч төгс зогцож хосломл хэрэглээтэй. Асфальтын зам, шавар, шороотой бартаа зам аль нь ч нөхцөлд зориулагдсан юм дугуй бас байна. За энэс гадна Suzuki авто засварын төв гэж байгаа. Энэ дээр Toyota RAV4 болон хэрэглэгчтэй зориулаад Racer AT 781 гэх мэт шинэ төрлийн дугуйнууд ирсэн байгаа юм билэ. Тэгэд хамгийн гол нь дугуйн засмал зам дээр илэгдэл багтай, дуу чимээгүй, хэрэглээний насжилт нь маш өндөр, машины явдал зөөлрүүлдэг, бартаа замын үзүүлэлт сайтай, нарийн хийцэлтэй, минимал хийт ийм дугуйнууд байгаа юм билэ. За худалдаалах газруудын хувьд болохоор Улаанбаатар хотод салбартай, тэрнээс гадна орон нутгуудаар салбартай. Орон нутаг жишээлбэл Эрдэнэт аймагт байгаа, Баянгурт байгаа. За энэс гадна Яармгийн Мөнх Хадаа, Умерта Яармгийн Номинд байна. Suzuki агуулгад байна. За мөн Top Motors төв дотор байгаа. За тэгээд Ардуураар Олийн Мартын зүүн талд байгаа. Мөн 9 хүн хувь хүмүүс гэрээт хүмүүс борлуулж байгаа юм билээ. Гэхдээ та хаанаас худалдаж авсан яг ижил үнээр аав нь Улаанбаатар хотын 15 гэрээ салбар, хөдөө орон нутгийн 3 салбар байгаа гэсэн үг. За тэгэхээр Maxis дугуй дэлхийд танигдсан тэргуун чанар хямд үн та аврагуудын багт нэг дээр өрөөтэй хамтран ажиллаа. За утасны дугаар 95.6 5533 95.5 5533 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Maxis Mongolia гэсэн Facebook хуудсан дандаж болно. Манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргуун чанар хямд үн та аврагуудын багт нэг дээр гэсэн өрөөтэй Maxis дугаар хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү орох баялаа. За тэгээ ингэсэн байна. За Jackson-ыг хүүхдүүдийг оролцсон гэхээр яагаад итгэдэггүй штэ гэж Виктор Коле гэж бичсэн байна. За Норжман цас чихэрч гэсэн харинтын ясдаг гүтгэлэг байхаа гэд. За энэ яг ихний хувилбар Jordan Chandler гэдэг хүүгийн хувилбарт бол ээж нь бол маш хатуу байр суурьтай Майкл Джексоны талд байсан юм лээ. Тийм юм байгаагүй, ямар ч асуудал байхгүй гэд. За аав нь түлхсэн. Аав нь тэгэд аавыг нь хүмүүс ярихт бол мөнгөний төлөө юм биш үү гэд. За тэгэнгүүт ингээд нэг хүн ингээд нэр хүнд нь ингээд унжлаа штэ хүүхд ингээд оролддог ингээд дараагийн орлогууд дээр магадгүй ингээд хүмүүс ингээд мөнгө саах боломжтой л бол ингээд зүтгэждэг бас ингээд далимдуулаад одоо ашиглаад байсан байж магадгүй юм тайлбар өгж магадгүй 7 удаагийн орлого гэхтээ эсвэл үгүй яг уу ийм явдал болсон болоогоос хамаарат хүмүүс ч нөгөө нэг энэ мэдээллийг хүлээж авна авахгүй гэж нэг юм байгаа шүү дээ тий. Авахыг хүсдэггүй хүмүүс гэж бас байгаа. Би бол авахыг хүсдэггүй хүмүүсийнх нэг байхгүй юу. За 1951 оны 5 дугаар сарын 26-нд Америкийн нэгдсэн улсын анхны эмэгтэй сансрын нисгэгч төрсөн өдөр юм байна. За Сали болохоор юм номон дуртай, дугуй застдаг, теннис тоглодог, тэнгэрлөө ширтдэг дуртай, мөрөөдөх охин байсан л да багта. Түүний бүтэн нэрийг Сали Райд гэдэг. Тэгээд эцэг нь болохоор улс төрийн шинжилгээ ухааны багш. За ээж нь болохоор сайн дурын гэдэг юм байсан. Тэгээд багасаа л од гараг телескопын талаар маш их уншдаг, эрдэмтэн болохыг мөрөөддөг юм бяцхан хүн байсан. За гэвч тухайд сарсар зөвхөн эрчүүд нисдэгэ гэсэн юм тогтмол ойлголт зохилж илээ. За ингээд энэ охин бууж өгөөгүйгээр мөрөөдлийнхөө төлөө Стэнфордын их сургуулийг физикийн чиглэлээр төгсөөд докторийн зэрэг хамгаалаад тэгээ ер нь бол суралцах чадвар маш сайтай байсан юм байна. За энэний зэрэгцээ NASA-гийн хөвшүүл ойлголт болохтой нөгөө нэг эрчүүдэл сансарт нисдэг гэдэг юм шалгаруултыг одоо эвдэж чадсан бүсгүй гэж хэлэх юм уу түүнийг тогтмол нийгмийн хэв шинжийг одоо нэг жоохон тогтцсон хэв шинжийг өөрчилсөн гэж хэлж болно л та. 1978 онд Америкийн нэгдсэн улс анх удаа эмэгтэйчүүдийг сансрын хөтөлбөрт элсүүлж эхэлсэн байт юм байна. Тэгээд энэ шалгаруултанд 8000 гаруй эмэгтэйчүүд оролцсон. За 8000 гаруй эмэгтэйчүүдийн дундаас Сали өөрийн мэдлэг чадвараараа шалгарч чадсан юм гайхалтай бүсгүй. За надад хязгааргүй сэтгэх боломжийг сансар окторгоо олгож байсан. Харин хүний бодол надад саад болохоос хэтрээгүй дээ гэж залуу насныхаа тухай ярьсан байт юм байлээ. За ингээд 1983 оны 6 сарын 18-ны өдөр Челленжер хөлөө дэлхийгээс хөөрсөн. За Сали Райд бол Америкийн нэгдсэн улсын анхны сансрын нисгэгч эмэгтэй, дэлхийн 2 дахь эмэгтэй. За анхных нь бол мэдээж зөвлөлт холбоот улсын нисгэгч Валентина Тершкова тийм ээ. Тийм. За тэгэхээр түүний нөгөө нэг сонинууд
Ингэжсэн. Сансрын гүн рүү орсон анхны Америк эмэгтэй гэж ингэж тодтогдож бичсэн байдаг. За, ер нь бол хамгийн анхны механик гар оптыг ашигласан шин төхөөрөмжүүдийг маш амжилттайгаар туршилтанд оруулсан мэргэжлийн хувьд бол айгүй гүйцэтгэл сайтай ийм нисгэж байсан билээ л дээ. За гэтэл нөгөө нэг олон нийтийн хандлага гэдэг зүйл буруу хэвээр байсан. Яагаад гэхээр НАСА-гийн хэвлэлийн баг хурал зарлаад ингээд юу ас юм аа л да саалын ингээд нөгөө нэг хэвлэлийн баг хурал хийж байгаа байхгүй нөгөө НАСА-гийн хүмүүстэй хамт тэгсэн чинь та сансарт байхдаа нүүрний будгаа авч явах уу гэдэг ч юм уу те эсвэл хэрвээ танд хэцүү байгаад уйлах хэрэгтэй боллоо гэж бодохоо та нулимсаа харьчих салфетка бэлдсэн үү гэдэг ч юм уу те хэвлэлийн баг хурал дээр саалын руу бүр ингээд амар хачаачаар асуулт асууж дараад байгаа байхгүй юу? Ямар хэцүү юм бэ? Харин тийм. Тэгээд энэ болохоор иймэрхүү асуулт нь одоо тухайн үе нөгөө нэг юм бэлгийн хвшмэл ойлголтоор дөрвөн асуултууд тавигдчихсэн гэж онцолж үтсэн байт юм байна л те. Тэгсэн чинь ер нь бол манай саал айгуу гоё 50 боловсралтай хүн чинь тэгээд дөөрөх юм уу тийм хүмүүсийн урдаас инээгээл би ажил хийх гэж явж байгаа үзэсгэлэн гаргах гэж яваг штэ гэл ингээл тав нь ойлдчихсэн гэдэг ч юм уу те. За иймэрхүү зүйлийг туулсан юм эмхтэй юм бэлээ. Тэгээд саалын 1987 онд НАСА-гаас гараад Стэнфорд их сургууль болон Калифорни их сургуульд физикийн профессор болсон байдаг. Тэгээд 2001 онд Celleride Science гэдэг юм өөрийн цомхон компани байгуулад залуу охтуудад ийм шинжилгээ ухааны боловсрол олгоход зориулаад хөтөлбөр хэрэгжүүлдэг болсон байлээ. Ийм бүсгүй байлээ. За 1940 оны 5 сарын 26-нд бүгдээр ярээ. Зөв бүгдээрээ Франц руу очноо. Тэгээд Францд бол мэдээж 1940 он гэхээр дэлхийн 2 дугаартай өрнжсэн гарцаагүй. Энэ одоо 5 сарын 26-нд дэлхийн түүх шал өөрөөр хэрэгж магадгүй нэгэн үйл явдал болж исэн. За энийг бол түүхнээ юу гэж тэмдэглэдэг вэ гэхээр Дюнкеркийн гайхамшиг гэж нэрлэдэг үйл явдал болж исэн. За Их Британи их цэргээ аль хэдийн Франц дээр буулгацсан байлдаж исэн. За гэхдээ нацист германуудыг бол дийлээгүй. За ингээд Их Британий одоо цэргүүд зүхтайгаа шахагдаад бүслэлтэнд орсон байсан. 400 мянган цэрэг ингээд бүслэлтэнд орсон. За ингээд ерөөс 400 мянган цэргийг авчвал ерөөсөө Их Британи тэр чигээр бууж өгөх гэсэн. Угсаа ойлгомжтой юм. Их Британи тоглоомоос гарсан бол ер нь Америк орж иртлээ дахиад хэдэн жил болж байгаа шүү дээ. Дахиад хугацаа аваад байгаа. Их Британи бууж өгөх юм бол ер нь Герман ингээд ойлгомжтой аль аль талаа фронтоо эзэлчих байсан. Баруун фронт гэж байхгүй болох байсан. Ингээд зүүн фронт анхаарсан бол нөгөө операц Барбаросс гэдэг төлөвлөгөө чинь амжилттай хэрэгжиж магадгүй. Ер нь дэлхийн түүх эргэж магадгүй ийм үйл явдал болж исэн. Их Британичууд өөрсдөө 45 мянган хүний цэргийг аварж амжих юмэр гэсэн тооцоо хийжсэн байгаа юм. За ингээд ерөөсөө Германы нэг л танк орж ирвэл ерөөсөө харчаад гаргасан. Өөр одоо тэнд нь хамгаалах юу ч яхаагүй зүгээр л явган зэргүүд нүцгэн одоо аврал хүлээгээл байжсэн энэ хэрэг дээр нэг танкаа оруулал тэгэл ерөөс дуусгах байсан гэж ярьдаг. Гэхдээ их сонин үйл явдал болоод Герт фон Рунштедт танкаа оруулаагүй байдаг. За ингээ оруулаагүй нэлийн удацсан цаг алдсан чинь энэ хооронд нь Их Британий энгийн иргэд 800 гаруй энгийн иргэд сайн дураараа очиж хөвгүүдээ аварна гэж ингэж авраад 338 мянган цэрэг аварч чадсан гэдэг. За энэ бол ерөөсө түүхэн гайхамшиг гэж бас нэг хэлж болно. За өстө дээсэн дэрэн дээр дэнжигэнж байх үед нь ингэж аврагдчихсэн ийм үйл явдал болчихсон. За энэний дараа Винстон Чөрчил одоо зориг ороод бид нар газар дээрч агаар дээрч бид нар тулалтна гэж алдартай юугаа илтгэлээ хэлсэн байт юм лээ. За баярлалаа. Энэ төрөд нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажилласан. За мөн дэлхийд танигдсан тэргуун чанар хэм дунд та аврагуудын баг нэг дээрх сүрэтээр Максис дугуй хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээ үйл амсараа 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээр иргэд үлзээ. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.